Дэлхий дээр 9000 гаруй мэрэгжил байдаг. Мэрэгжил салбар бүр өөр өөрийн гэсэн онцлог үнэт зүйлтэй. Тэдгээрээс Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох уул уурхай, уурхачдын хүчээр улс орны нийт экспортын 87%, аж үйлдвэрийн нийт орлогын 72%-ийг дангаараа бүрдүүлж байна. 100 орчим жилийн түүхтэй Монголын уул уурхай салбарын хөлөөгч хүч болсон баялаг бүтээгч уурхачдыг та бүхэнтэй бид уулзах болно. Уурхачин подкаст. Дэлхий дээр 9000 гаруй мэрэгжил байдаг. Мэрэгжил салбар бүр өөр өөрийн гэсэн онцлог үнэт зүйлтэй. Тэдгээрээс Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох уул уурхай, уурхачдын хүчээр улс орны нийт экспортын 87%, аж үйлдвэрийн нийт орлогын 72%-ийг дангаараа бүрдүүлж байна. 100 орчим жилийн түүхтэй Монголын уул уурхай салбарын хөлөөгч хүч болсон баялаг бүтээгч уурхачдыг та бүхэнтэй бид уулзах болно. Уурхачин подкаст. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо, та бүхэнд энэ өдрийн минь төргий Уурхачин подкастын ээлжид дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Эрдэнэт үйлдвэрийн геолог Марк Шедрийн хэлэлцийн дарга ерөнхий геологч Александрын ундрах тамир оролцож байна. За танд энэ өдрийн минь төргий. Танд болон та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд энэ их өвөрмөц сонирхолтой ярилцлаганд орж оролцуулж байгаад баяртай байна. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1939 оны 38 дугаар тогтоолоор тухайн үеийн аж үйлдвэр барилгын яамны дэргэд уул уурхай ашигт малтмал трест байгуулагчнаар Монгол улсад үндэсний геологийн салбар үүссэн гэж үздэг. Тэгэхээр салбарын 80 жилийн ойн өдрүүд тохиож байгаа эдгээр өдрүүдэд тантай ярилцаж таны ярилцлагыг олон нийтэд хүргэж байгаадаа баяртай байна. Юун түрүүнд геологийн салбарын 80 жилийн баярын минь төргий. За баярлалаа. Геологийн салбарт бол ер нь их олон чиглэлийн хүмүүс ажилладаг. Тэгэхээр энэ геологийн 80 жил, салбарын 80 жил гэдэг бол зөвхөн геологчдын баяр бол биш. Энэ нийт хамааралтай бүх хүмүүст л холбогдолтой баяр гэж би үзэж байна. 80 жил болж байгаа энэ цаг мөчид Эрдэнэт үйлдвэрийн өнөө хүртэл ажилласан түүх бол хагас түүхийн хамтдаа бүтээлсэн байна л да. Тэгэхээр 80 жилийн түүх гэхэд геологийн салбарын маань хөгжил ямар хувь байна? Чамлалтай байна уу? Эсвэл бас бахархал дүүрэн он жилүүд байна уу? Тэгэхээр аль аль талтай байх таны хувьд яг энэ салбарын бас эдис болоод явж байгаа хүний хувьд юу гэж харж байна? За бид нар бол салбарыг бүгдээрээ бэлхнээ нүдэн дээр юм шиг харж байна. Энэ бол Монгол өнөөдөр уул уурхай ямар төвшөнд хөрөв, ямар хэмжээний том хот, суурин газрууд, түүнтэй холбоотой дэд бүцэд болон бусад хөгжлүүд ирэв. Энэ бол мэдээж энэ геолог болон уул уурхайн салбарын хөгжил бол харуулж байна. Тэгэхээр Эрдэнэтийн геологийн тухай ярихаар цэвэр баг Монголын геологийн хөгжил бас давхар яригддаг. Эрдэнэт үйлдвэрийг анх Оросууд 2 удаа геолог судалгааны ажил хийгээд бол ирдсэн цэг. Энэ бол үйлдвэрийн ач холбогдол гэж үзсэн байдаг. Дараа нь Чехословакийн геологч Монголын геологчтой хамтраад бас явж үзэхдээ төдийлөн сайн дүгнэлт өгч чадаагүй. Сүүлд геологи удирдах газрын Ж Дүгүрс Сүрэн гэдэг хүн бол энэ бол тийм боломжгүй зүйл биш юм аа. Дахиж нэг геологи хайгуулын ангийг ажилуулъя гэж Чехийн талд санал тавьснаар энэ ажил эхэлсэн байдаг. Тэгэхээр бол энэ бидний дурсагдах ёстой хүмүүсийн нэг бол Ж Дүгүрс Сүрэн гэдэг хүн байна. Энэ хүн бол Эрдэнэтийг шууд нээхэд энэ санал болгож энэ том ажлыг эхлүүлсэн хүн гэж Чехословакийн талын ахлагч Краутер гэдэг хүн бол надад өөрөө хэлсэн. Тэгэхээр энэ бол тухайн үеийн том шийдвэр байсан. Чехууд буцснаар тухайн үед Чехословак төгсөж ирсэн Сандуужо Мегмар нар Цэрэн давг нар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс ажиллаж байхад хугацаанд Оросууд ирсэн. Тэгэхээр Чехууд бол манай монголчууд нөөцийг бол урьдчилан тогтооцсон байсан. Үүний дараа Оросууд ирээд баталгаажуулж ингэснээр хувийн зөвлөлт холбоот улсын ГКЗ буюу Монголын нөөцийн комиссар анхны нөөцийг баталснаар Эрдэнэт үйлдвэрийг барих шийдвэр гарч энэ орхон сэлэн хэмээх том хоёр голын дунд энэ том хот энэ том бүтээн байгуулалт ихсэн юм аа. Тэгэхээр альва асуудлыг уул уурхайг ярихдаа заавал геологи ярьдаг, геологийн түүхийг ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ утгаараа би бас яг бодит түүх гэж хэлж болох үс энэ зүйлийг хэлж байна. Тэгэхээр геологийн мэрэгжлийн талаар манай сонсогчид ер нь бол Чадрагалын лодоо дамгай алтай драманаар геологийн ойлголтыг авч ирсэн бол энэ өнөө цаг үед энэ ойлголт яаж өөрчлөгдөж байна? Марк Шедер гэж яг юу хийдэг хүмүүс юм бэ?
За маркшедер гэдэг хүмүүс ер нь энэ уул уурхайг дагаж хамгийн чухал асуудлуудыг шийдэхээр гарч ирсэн байдаг. Энэ юу гэхээр тухайн зүйлийг орон зайн хувьд болон хэмжээсийн хувьд бол тогтоох, түүнийг тооцох, төслийг хэрэгжүүлэх, уурхайн төлөвлөлт болон босод төлөвлөлтүүдийг хийх зэрэг бидний бүх өдөр тутам хэрэглэгдэх зураг зохиох гэх зэрэг ажлуудыг хийдэг юм аа. Тэгэхээр яг үнийг зүүрлээд хэлэх юм бол бид нар онгоцон суугаад явж байна гэхэд хаашаа хөрөх үү, хаана, хизээ, ямар хугацаанд яаж хүрэх үү гэдэг дээр бол маркшедрууд гол тодорхой чиглэл тооцоонуудыг хийж өгдөг юм аа. Эрдэнэ төвлөрт та одоо хэддэг жилдээ ажиллаж байна? Эрдэнэ төвлөрт одоо ажилд орж байсан тухайгаа яриач. За Эрдэнэ төвлөрт анх 2001 онд техникийн сургуулийг төгсөөд орж байла. Тухайн үед Эрдэнэ төвлөрийн ерөнхий геологч Дамгын даваа самбууга 2 геологч сонгож шалгаруулж авсан. Нэг нь бол би. Тэгээд анх хөдрийн ил ороход одоо геологчоор ажиллаж эхэлсэн. Геолог маркшедрийн хэлтэс Эрдэнэ төвлөрт ямар үүрэг гүйцэтгэж ажиллаж байна? За яг одоо бид нар бодит үйлдвэр уурхай байгуулах, үйлдвэр барих талаар цаашаа үргэлжлүүлээд явхад энэ дээр геолог маркшедрийн хэлтэс буюу одоо энэ төслийн хэмжээнд авч явах хүмүүсийн шаардлагатай болсон. Тэгэхээр 1976 онд одоо геолог маркшедрийн хэлтсийг анх байгуулсан байдаг. За тэгээд энэ геолог маркшедрийн хэлтс бол одоо хүртэл энэ уурхайн нөөцийг одоо бүрэн ашиглах, уурхайн төслүүдийг хэвлэлийн аж ахуйн төсөл мөн доктортой байдал, үйлдвэрийн дотоод бүх хэмжилтүүдийг мөн уурхайн одоо геологийн үйл ажиллагаа зэрэг цаашдын ирээдүйн геолог хайгуулын ажлыг хэрхэн одоо авч явах уу гэдэг олон том зүйлүүдийг геолог маркшедрийн хэлтс хариуцж өгсөн байдаг. Энийг одоо би яг сүүлийн Монгол Оросын хамтарсан үйлдвэр байж байгаад Монголын үйлдвэр болсноор бол маш тод дэлгэрдэг. Манай гол том төсөл тооцоонуудыг зөв толгойд усах хийдэг байсан. Одоо бид нэр энийг бол 100% өөрсдөө буюу манай хэлс дангаараа хариуцаад хийж байна. Энэ бол яг Монгол одоо үндэсний мэргэжилтэнгүүдийн өнөөдрийн бодит чадвар энэ байна л гэдэг нь бол энд харагдаж байгаа маа. Эрдэнэ төвлөрийн нөөц баялаг нэмэгдэх үү? Одоогийн байдлаар олон нийтэд мэдээлснээр одоо 60 жилийн нөөцтэй гэж ярьдаг тийм. Тэгэхээр яг энэ байдлаараа ажиллавал 60 жил юм уу? Ямар механизм, менежментээр ажиллавал энэ 60 жил ажиллах юм? Ер нь хүчний байгууллагууд одоо ажиллах хүчнийхээ тоог нь одоо за нөөцийн талаар геологчид бас нэг тиймч нэг ил тод байгаад байдаггүй. Эдгээр нь бас цаана мэдээж утга учиртай байх. Энэ талаар та бас нэг товч ойлголт өгвөл. Монгол оронд одоогоор илрээд байгаа ордуудын ихэнх нь газрын гадаргууд ойр буюу одоо ил ордууд байдаг. Тэгэхээр гүний судалгаа бол төдийлөн хийгдээгүй. Маш тааруу тухайн үеийн 70-80 оны техник технологийн хүчин чадал байдал бол мэдээж гүний хөдрийн биет гүний уурхай нөөцийг бол илрүүлэх боломж хомс байсан. Одоо бид нар бол цаашаа энэ гүний төвшөнд судалгаа хайгуулын ажил хийж нөөцийг илрүүлэх шаардлагатай гэдэг одоо бодлогоор ажиллаж байна. Нөөцийн хэмжээ бол нэмэгдэх нэг хэрэгж одоо ордын үнцэн гэж байдаг. Тэгэхээр ордын үнцэн гэдэг чинь маш олон зүйлээс шалтгаална. За таны саний хэлдгээр одоо мэдээж өөрийн өртөг тий. Тэгэхээр тэр уурхайн тогтвортой ажиллах байдал, тухайн уурхаад оновчтой ямар технологи сонгогдсон байдал, мөн одоо хүн хүчний ажиллах байдал, мэргэжилтэнгүүдийн бэлтгэсэн байдал гэдэг их олон зүйлээс энэ уурхайн ордын үнц нь хамаардаг. Тэгэхээр бид нар бол нөөцийг тооцсон зэрэгцэхээр энэ үүнтэй хамт байнга эдийн засгийн тооцоонуудыг хийж идэг. 2016 оноос хойш бол дөрвтэй геолог хайгуулын ажлыг хийж байгаа. Одоогийн төсөөллөөр бид нар өнөөгийн үнцийг буюу одоо ирээдүйн үнцийг шилжүүлээд үзэхэд бол 2016 оноос 10 дахин ордын үнц нэмэгдэх боломжтой болсон байх жишээ нэ. Энэ одоо бидний ажлын одоо үр дүн ингэж явагдаж байна. Мөн Эрдэнэтийн овоо ордын эргэн тойронд томоохон талбайд олон улсын жишгээр орчин үеийн шилдэг технологиудыг ашиглан хайгуулын ажил хийж байна. Тэгэхээр анх орд нэгдснээс хойш Эрдэнэтийн эргэн тойрон дараагийн Эрдэнэт байгаа юу гэсэн одоо олон хүмүүсийн таамаглалд үнэлэлт дүгнэлт өгч энд бид нэр томоохон асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэг үүднээс геолог хайгуулын ажил явагдаж байгаа. Тэгэхээр нөөц өснө гэдэг хүлээлт бол мэдээж биднэрт бол байна. Таны хувьд үндэсний соёл шингэсэн Эрдэнэ төвлөрөөр за гадаадын менежментээр одоо боссон оюутлогоо компанид аль алинд нь ажиллаж исэн. За эргэж ирээд бас одоо ажлын гараагаа эхэлсэн Эрдэнэ төвлөртөд ажиллаж байгаа хүний хувьд энэ сурсан мэдсэн зүйлээ удирдах арга барилтаа Эрдэнэ төвлөрийн үйл ажиллагааг илүү цаашаа амжилттай авч явахад яаж одоо нэвтрүүлж ажиллаж байна. Оюутлогоо Эрдэнэт хоёр бол мэдээж ялгаа ихтэй. Одоо он цагийн өөр хугацаанд менежментийн өөр байдалд одоо хоёр өөр системээр явсан тийм явж байгаа үйлдвэрүүд. Миний би Эрдэнэтэд бол оюутлогоод хоёуланд нь ажиллаж байсан. Энэ дээр ихэвчлэн нөөцийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгэхээр оюутлогоо дээр бол бидний тооцсон нөөц бол одоогийн
байдлаар батлагдаад ингээд том оюутлогоо үйлдвэр бол хэвийн чигд явж байна. Мөн яг үүнтэй адилханаар бол Эрдэнэт дээр мэдээж энийг хэрэгжүүлэх гэж үзсэн. Тэгэхээр оюутлогоо Эрдэнэт хоёрын хувьд геолог хайгуулын менежментийн хувьд ялгааг төдийлөн хол биш ойролцоо байлгахаар одоо явж байгаа. Тэгэхээр энэ бол бүгдээрээ олон улсын стандартуудтай холбоотой. Оюутлогод бол хайгуулын ажил бол маш ихсэн байдаг. Мөн стандарт дүрм журмууд нь энгийн ойлгомжтой. Тэгээд сүүлийн үеийн техник технологи дэвшил арга барилыг одоо айгүй нэвтэрсэн тийм байдаг. Эрдэнэт бол мэдээж байгалийн таатай нөхцөлд орд түшгэлсэн дагуул хот байж гин. Мөн ажиллах нөхцөл бол сайн байна. Мөн нийгмийн хариуцлагад илүү одоо чиглэсэн менежмент явагддаг ч юм ингээд энэ хоёрын хооронд бол харьцуулшгүй ялгаанууд бол байдаг л да. Гэхдээ одоо цаашид бол Эрдэнэт оюут толгой гэдэг бол Монголоос гарч байгаа нэг нэр, Монголоос гарч байгаа нэг бүтээгдэхүүн болох учраас бидний хоорондын тэр ялгаа цаг ирэх тусам бол мэдээж арилж одоо бүгдээрээ л нэг стандарт, нэг хөвшил, нэг жишгээр ажиллах нь зайлшгүй гэдэг үүднээс бол бид нар энэ одоо ажлыг бол цаашаа төхөөлөе явуулж байгаамаа. Та бол уурхайн одоо ажлын хувьд нүд луужим болж явдаг те нэг чухал ажил мэргэжлүүдийг одоо зангидж удирдлагын зүгээс та бодлого барьж ажиллаж байна. Тэгэхээр ер нь хүмүүсээ яаж хөдөлгөдөг? Та хэр сайн хамтран ажиллагч вэ? Хүн удирдах гэхээс хүнтэй ажиллахад илүү анхаардаг. Хариуцдаг ажлын цар хүрээ үр дагавар нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой байдаг тул одоо ажлын зорилго, бодлого, журам, зарчмыг илүү тайлбарлан ойлгуулахыг хичээдэг. Бидний ажлын үр дүн ийм ач холбогдолтой, ийм гэдэг одоо харилцан ярилцдаг. Нэг өснө бид нар энэ үр дүнд яаж хүрэх талаар харилцан ярилцдаг. Тэгэхээр ажлын онцлог байдлаас шалтгаалan одоо шинэ програм хангамжууд нэвтрүүлэгтэй гадаад хэл дээр материал тайлан унших, мөн туршлах, судлах зэрэг ажлуудад бол хүмүүсээ байнга хөгжүүлж байдаг. Тэгэхээр миний хувьд бол яг өөрийнхөө хариуцсан хүмүүстэйгээ бол хамтран нэгэн зорилгот одоо хүрэх энэ чиглэл рүү илүү их анхаардаг. Тэгэхээр одоо хөдөлмөрийн зах зээл дээр 95, 96, 97 оныхон хүч төрөн орж ирж байна те. Энэ бол яа харахгүй цаг хугацааны гинжин холбоогоор ингэж үе солигддог. Эрдэнэт үйлдвэрийн маань бас туршлагатай, мэдлэгтэй, чадвартай боловсон хүчнүүд гавьяаны амралтандаа гарч ин шинэ боловсон хүчин орж ирж байна. Тэдгээрийг одоо удирдлагын зүгээс холбох гүүр болж туршлагын дараа үедээ уламжлуулах чиглэлийн ажлуудад анхаарах шаардлагатай болж байна. Яг энд хэрхэн анхаарч байна? Залуучуудаа хэр дэмжиж байна? Бидний хуулаад өнгөрөөсөн зам саяхан санагдаж байна. Бид нар бас мөн ялгааг бол өнгөц хэн жилийн өмнө одоо залуугаар яригдаад одоо юу гэх ачаа энэ хүмүүсийн хийх чадвар хэр бол туршлага ямар бол гэдэгт бол эргэлзэж байсан баха манай дээд үеийнхэн. Тэгэхээр бид нар бол энэ бэрхшээл альж цаг хугацаанд байдаг. Бид нар дараагийнхаа одоо залуучуудыг хэрхэн сургах, яаж одоо ажилдаа зөв хандуулах, одоо өөрсдийг нь хөгжүүлэх, дэмжих энэ чиглэлээр бол яаж ажиллах талаар бол саяхны хугацааг бодоход илүү одоо ойр байдаг. Бид нар залуучуудыг өөрсдийнхөө одоо тухайн үед тохиолж ирсэн алдаа, өөрсдийнхөө шаардлагатай байсан зүйлүүдээр илүү хандуулахыг хүсдэг л дээ. Тэгэхээр мэдээч энэ бол гадаад хэл зайлшгүй хэрэгтэй. Мөн тухайн хүний ажилдаа хандах хандлага болон мэрэгжилтэд дуртай байх гэдэг бол шалгуур бол хэрэгтэй байдаг. Тэр хүмүүс мэрэгжилтэд дуртай байна гэдэг маань өөрөө зорилготой байдаг юм шиг байна. Зорилготой байна гэдэг бол өөрөө цаашаа хөгжин дэвших, өсөн дэвших нь бол нээлттэй тодорхой байж идэг. Тэгэхээр бид нэр одоо юугийн залуучуудын одоогийн залуучууд муу байна, өмнөх ахмадууд муу байна, тийм байсан гэл одоо маш олон яриа ярьдаг л да. Энэ бол мэдээж байнга л яригддаг л байсан. Ямар сандаа 2500 жилийн өмнө Аристотель одоо одоогийн залуучууд ер нь болохгүй байна л гэж ярьж ирсэн гэдэг. Тэгэхээр бид нэр бас тэгэл ярьж байгаа цаашаа ярьсаар болно. Энийг бид нэр шийдэх ёстой. Мэдээж энийг яаж цааш нь залруулах вэ? Яаж цааш нь бид нэр улам одоо өөрсдийнхөө хийж чадаагүй цааш нь хийлгэхгүй тий. Энэ дээр бол илүү голчлон анхаарах ёстой. Би тэгэхээр одоогийн залуучуудыг бол аюу тийм өөр одоо сэтгэхүйтэй мөн мэдээллийг маш ихээр боловсруулж чаддаг, их юм сонсож одоо мэдээллийг ихээр авсан байдаг. Энэ бол одоогийн залуучуудын давуу тал байгаа. Тэгэхээр бас бид нар давуу талыг нь яаж хөгжүүлэх вэ л тий. Энэ бол удирдах ажил хийж байгаа хүний хувьд бол ихээхэн чухал асуудал. Энэ дээр бол миний хувьд байнга одоо өөрийнхөө байр суурин дээр ханддаг гэж ойлгодог. Геологчдын талаар янз янзын ойлголт нийгэмд байдаг л да. Олон нийтийн хувьд бол байгаль их дэлхийг онгон дагшнаар нь хайрлан хамгаалах, уул усаас сэндийчүүлэхгүй байх гэсэн хандлагууд их байдаг.
За тэрэн дээр бол энэ геологч хүний хувьд ямар хөө байр суурьтай байдаг вэ та? Мэдээж одоо байгалийн сайхан бол манай монголчуудын байтугай одоо хүн төрөлхтний эртээр үеэс л шүтэж ирсэн, хайрлаж ирсэн тийм одоо чухал нандин эрдэнэ. Тэгэхээр бид нар одоо байгаль хэлхийдээ хэрхэн харьцах уу гэдэг бол том асуудал. Тэгэхээр одоо нэгэн тогтоогдсон нөөцийг бид нар хэрхэн олборлох уу гэдэг дээр бас дараагийн шатанд бол анхаарах нь зөв ёсных. Сүүлийн үед харамсалтай нь Монгол улсад хариуцлагагүй уул уурхай одоо голын голдрол сайхан байгалийн сайхныг эвдэж хүйтгэснээс болж бас уул уурхайн талаар сөрөг хандлагууд нэлээд давмгаалж байна. Тэгэхээр энийг бид нэр мэдээж засаж залруулах шаардлагатай. Мөн хариуцлагатай уул уурхай буюу одоо цаашдаа одоо байгалийн анхны төрхийг нь бий болгох сэргээх тал дээр мэдээж одоо уурхайн хаалтын менежмент гэх зэрэг явагддаг л да. Геологч болон уурхайчин бидний мэдээж эцсийн хүсэл бол одоо эдийн засгийн чадамжийг улс орныхоо эдийн засгийн чадамжийг сайжруулах одоо том зорилготой байдаг. Үүндээ хүрэхийн тулд одоо яг системтэй зөв уул уурхайг хэрэглээд явах юм бол энэ бол тийм муу зүйл биш гэдгийг бол хүн болгонд ойлгуулж одоо ингэж тайлбарлаж ярих шаардлагатай байгаа нөхцөл байдал үүсэт байдаг. Тэгэхээр энийг бол бас бид нар илүү одоо мэрэгжлийн төвшөнд цаашаа авч явахын тулд одоо цаашдаа зөв жишгийг тогтоох шаардлагатай гэж л үздэг юм да. За подкаст бол ихэвчлэн одоо ажлын чиглэлийн ярилцлагаар нэлээд үргэлжлэлээ. Одоо бас маань сонсогчид таны одоо яг энэ ундрах тамирх гэж хүн те яг юу боддог юм бол ажлаас гадна ямар хүн бэ гэдэг талаас сонирхож магадгүй л те. Тэгэхээр таны зан чанар хандлага ер нь яг ямар зантай хүн гэх үү та өөрийгөө? Би өөрийгөө нийт зан төлөвтэй гэж үздэг. Тийм байхыг ч хүсдэг л дээ. Энэ бол миний өөрийгөө нээлттэй чөлөөтэй илэрхийлэх, тэгээд бусдтай одоо найрсаг хандах, харилцах зэрэг одоо өөрийн төрөлхийн одоо зан чанар гэх юм да. Тийм. Тэгэхээр бас бусдад их туслахыг хүсдэг. Зарим тохиолдолд машин унаад хөгжмөө чанга тавьчаад бас жоохон давхих дуртай. Тэгээд сүүлийн үед хүмүүсээс эрдэс чулуулгын одоо манахаар хэлдгээр бол одоо гоёдын чулууны зүйлийг цоглуулдаг болсон. Сүүлийн үед сонирхолтой нэг цоглуулга нэмэгдээл байгаа тэр нь түлхүүрний оосорч гэх юм уу тийм. Тэгэхээр яг ингээл өөр зүйлийг одоо бодох, өөр зүйлд анхаарах энэ бол сүүлд нэмэгдээх шиг байна. Хобби гэдэг зүйл бол бас давхар нэг тарих төлөвлөгөөс амрааж өгд юм болоо гэж хүмүүс ярьдаг л да. Таны хувьд урлаг спортод хэр цаг зарцуулдаг вэ? Ер нь өөрөө бас энэ урлаг спортын авьяастай. 10 жил байхдаа волейбол нэлийн их тоглодог байлаа. Тэгээд улсын аврах тоглоод одоо волейболын 2 дугаар зэргийн тамирчин гэх юм уу нэлийн их идэвхтэй тоглодог байсан. Мөн Эрдэнэ төлөвлөлтөд ажиллаад бас үйлдвэрийн аваргаар цех эцгээ төлөөлөө тоглодог байлаа. Мөн хөл бөмбөгс тоглодог байлаа. Шатаргүй л одоо спортын тоглох бүхэл төрлөختийг ер нь тоглоно доо. Хөгжмийн хувьд бол хөгжмийн үндэсний зэмсгүүдийг их сонирхно. Тэр дундаа бас яг үндэсний зэмсэг дотор лимбийг сонирхно. Лим тоглодог байлаа. Гэх юм уу ер нь олон юмар оролдож байлаа дөө. Тэгэхээр удирдах албан тушаалт дээр байгаа хүний хувьд үргэлж одоо яг таны хүссэн шиг те найрсаг байна гэдэг бол тиймч боломжгүй зүйл гэж боддог. Асуудлуудыг ер нь яг яаж шийддэг вэ? Хүмүүстэй яаж харилцдаг вэ та? Энэ том салбарыг одоо удирдах байгаа хүний хувьд залуу гэдэг өөрийнхөө байр суурийг орхиод том салбарын одоо гол төлөөлөл гэдэг утгаараа хүмүүстэй илүү харилцдаг. Тэгэхээр энэ дээр бол мэдээж зөрчлүүд бол гарна. Та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ? Харьцуулт ихэд гэлтэй. Яг ижил төстэй ч юм уу одоо найз нөхдүүд том уурлуурхаа том газруудад ажилладаг. Тэгэхээр бид нартай ч өөрсдөө харьцуулдаг. Мөн одоогийн залуучууд болон хамтран ажиллагчдын одоо чадвах төвшин хэрвээ энийг ч бас харьцуулдаг. Би бол маш санаа зовдөг. Өөрөө хоцрогдохоос. Энэ технологи энэ бүх юм чи аяг хурдтай хөгжиж шít. Өдөрт босоод ирэхэд л бараг шин юм зүйл маш их юм гарцсан байна. Тэгэхээр мэдээлэлээс хоцрохгүй байх. Үүнтэй зэрэгцэж өөрийгөө хөгжүүлэх, мөн гадаад харилцаагаа сайжруулах, хэлний асуудлууд гарч иж шít. Мөн компьютерийн мэдлэгээ сайжруулах, одоо компьютер дээр хийгдэхгүй зүйл гэж бараг алга тий. Тэгэхээр энэ геологийн чиглэлээр бас их харьцуулж үздэг. Сүүлийн үед энэ арга аргачлалууд ямар болоод байна? Одоо бид нар юу н хаана явна гэдэг дээр харьцуултуудаа хийдэг. Бидний тод жишээ нь хаягдлын аж ахуй байна. Энэ дээр одоо ямар асуудлууд байна те? Мөн одоогийн уурхаа дээр минь ямар асуудал байна. Тэгэхээр бид нар хөгжихгүй байж болохгүй. Үүнтэй холбоотойгоор өөрийгөө тогтмол хөгжүүлэхийг хүсдэг. Эрдэнэ төлөвлөрийн нийт удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс ч юм уу бас надтай ижилхэн байдаг баг. Бид нар ерөөсөө хөгжих ёстой. Бид нар хөгжихгүй бол хөгжлийн тухай ярих дутхгүй болно. Тэгэхээр өөрсдөө хөгжүүлээ. Дараа нь магадгүй дараагийн дагуурт нь босдно хөгжинэ гэдэг зүйлийг бас баримтлах нь зөвтэй л гэж боддог.
Эрдэнэ төлөвлөр бол дэлхийн жишгт нийцсэн үндэсний бахархал үйлдвэр болно гэдэг алсын арга тодорхойлсон байгаа тий. Яг дэлхийн хэмжээнд нийцэж чадаж гин үү бид? Тэр тал дээр та ямар бодолтой байдг вэ? Дэлхийн жишгт нийцэн яаж нийцэх гэдэг нь бас өөр ойлголттой юм л да. Бид нар ямар үүрэгтэй хүмүүс юм? Хөдөр олборлоод, боловсруулад, металл гараад, зараад, борлуулалтаа орлогоор цаашаа хөгжих хэрэгтэй юм уу? Энийг дэлхийн жишгтэй харьцуулах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо технологи арга аргачлалаараа өөрийн өртөөрөө ч юм уу хүмүүсийн чадвараар дэлхийн жишгт хүрэх хэрэгтэй юм уу? Гэдэг ингээд бас ингээд эдийн засгийн болон бусад одоо факторууд байна л да. Хөгжил дэлхийн жишгт хүрэх. Тэгэхээр миний хувьд бол яг бид нар дэлхийн жишг рүү явж байна. Дэлхийн жишг гэдэг бол өөрөө дандаа сайн туршлагуудыг нэгтгсэн зүйлийг л ярьж байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр дэлхийн жишгт буюу одоо сайн туршлагад хүрэхин тулд салбараараа хичээн ажиллаж байна. Тэгэхээр бид нар одоо Жорк стандартаар жишээлбэл нөөцөө тооцож байх жишээний мөн олон улсын байгууллагууд одоо Чехийн байгууллагуудаа геотех уурхайн тогтвортой байдлыг одоо хамтран ажиллаж явах жишээ нь энэ бол яг л дэлхийн дээр хийгддэг олон сайн туршлагуудыг бид нар хэрэгжилж байгаа. Тэр геологч хүний мөрөөдөл бол мэдээж л одоо шинэ орд газрыг нээн илрүүлэх гэж бодож байна. Тэгээ таны хувьд одоо Эрдэнэ төлөвлөрийн геолог маркшедрийн хэлтсийн дарга ерөнхий геологчоор ажиллаж байна. Мэдээж энэ одоо алба ажиллаж гисэн хугацаатай байгаа тий. Дараагийн залуу үед гарч ирнэ. Тэгэхээр байгаа хугацаанд хий гэсэн бас мөрөөдсөн том зорилго бодол бол байгаах. Энэ өөрчлөлтийг хийчих юмсан гэсэн таны чин хүсэл юу вэ? За, орд олох мэдээж геолог хүн болгоны хүсэл. Ордыг олдсон хэрнээ бас орд болгох, эдийн засгийн эргэлтэнд оруулах хоёрдугаар асуудал маш төвөгтэй асуудал. Бидний одоогийн зорж байгаа асуудал бол одоогийн байгаа ордоо уурхайн гүний төвшнүүдэд судлаад уурхайн нөөцийг нэмэгдүүлэх, энийг эдийн засгийн үр ашигтай байлгах талаар ажиллах. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол миний ажиллаж байгаа одоо энэ үед бол ихээхэн том ад завшаантай хэрэгүүд бол болж байна. Энэ бол ордоо бүрэн судалж чадж байна. Мөн эргэн тойронд геологийн бүх шатны одоо ажлуудыг ерөнхийдөө сайн хийлээ. Удирдлагаас геолог хайгуул ажлыг маш их дэмжиж байна. Энэ бол одоо яг энэ цагт үед юм уу надад тохиолсон маш том аз. Тэгэхээр энийг мэдээж бүрэн дүүрэн ашиглаад үр дүнд хүрэх нь надаас болон манай багаас хамаарна. Тэгэхээр энэ олонний хүлээлт дунд байгаа. Хөдрийн нөөц одоо манай баялаг цаашаа нэмэгдэх үү, өсөх үү гэдэг одоо Эрдэнэт хот удаан орчин тогтнох уу, энэ том бүтээн байгуулалт өшөө цар хүрээгээ тэлэх үү гэдэг олон асуултанд бид нар одоо хариулт өгөх үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж байна да. За баярлалаа. Тэгэхээр геологийн салбарын 80 жилийн он баярын өдөр тохиож байгаа энэ торгон мөчөд бас тантай ярилцаж таны одоо үзэл бодлыг, ажлын арга барилыг сонсогчдод өргөж байгаа да. Баяртай байна. Ярилцлагын төгсгөл та бас сонсогчдод хандаж юу гэж хэлэх вэ? За геологийн салбарын тэгш түүхэн ойг тохиолдуулан надтай сонирхолтой сэдвүүдийн талаар ярилцсанд баярлалаа. Би энэ уурхайчин подкастаар би гэдэг талаасаа биш, илүү геологчтой төлөөлж ярьж байгаа гэдэг утгаараа тэднийхээ ажил хөдөлмөрийг хариуцлагатайгаар одоо ярих хичээлээ. Эрдэнэтийн хувьд геологч бол мэдээж маш чухал мэргэжил. Учир нь Эрдэнэт өөрөө уурхай даган сүндрсэн хот. Одоо энэ хотын иргэд энэ үйлдвэрийн эдис болсон 100 гаруй мянган одоо иргэдийн ирээдүйтэй холбоотой мөн Монголын ирээдүйтэй холбоотой байд гэж үздэг. Тиймээс бид энэ цаг үед түүхийн гэрч болж одоо энэ олон мянган хүний ирээдүйг гэрд гэгээтэй баталгаатай байлгахын тулд итгэлийг нь алдахгүйгээр хариуцлагатай ажиллах шаардлагатай. Ингээд энэ их эрлийн эзэд болсон геологчдын маань алсын хараа амжилт өдөө байх болтгоо гэдэг энэ ярилцлага өндөрлөё. 80 жилийг одоо хамт бүтээлсэн үе үеийн геологийн салбарынхандаа ойн баярын мэндийг хүргье. Ингээд бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсанд баярлалаа. Уурхайчин подкастын ээлж дугаарыг хүрээд өндөрлөж байна. Энэ удаад Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ог тохиолдуулаад Эрдэнэ төлөвлөрийн геолог маркшедрийн хэлтсийн дарга ерөнхий геологч Александрын Ундрах Тамиртай ярилцлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо. 100 орчим жилийн түүхтэй Монголын уул уурхай салбарын хөдөлгөгч хүч болсон баялаг бүтээгч уурхайчдыг та бүхэнтэй бид уулзуулах болно. Уурхайчин подкаст